улсын их хурлын гишүүн төсвийн байнгын хорооны дарга Нанздын Наранбаатар улсын их хурлын гишүүн төсвийн байнгын Монгол улсын их хурлын гишүүн Монгол улсын иш шадар сайд богомдын дөрж ханда Монгол улсын их хурлын гишүүн Монгол улсын иш шадар сайд улсын их хурлын гишүүн дөрж ханда сайд бомбын жогно Монгол улсын иш шадар сайд улсын их хурлын гишүүн дөрж ханда сайд бомбын жогно байгууллагын өөрчлөлт сайд матвар Өмнөгөө аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга оюуны эрдэнэ иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга оюуны Өмнөгөө аймгийн засаг дарга Насан Бэнжийн Энх Бата Өмнөгөө аймгийн засаг дарга Өмнөгөө аймгийн нутгийн зөвлөлийн тэргүүн Аштан Бэрсийн Бадэрсвэ зөвлөлийн тэргүүн Монгол улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхлээ элчин сайд Монгол улсаас нэгэн улсын байгууллагын онцлог ажлын байгууллагын Монгол улсын дэгаатэр төлөөлөгч Монгол улсаас нэгэн улсын байгууллагын бүгд найрамдсан улсын үндэсний ассамблеийн гишүүн болон албаны төлөөллүүд бүгд найрамдсан хятад улсын өр Монголын өөртөө засварны баян дуур болоо урдгал шүмний өдөөлөлөө алчаамгийн өдөөлөлөө Яйка Японы олон улсын хамтын ажлын байгууллагын тогтвор тай аялал жуулчлалын хөгжил төслийн удирдагч Макино Такахико болон албаны төлөөлөлөө Монгол бүгд найрамдах Солонгос улсын чомбог мужийн төлөөлөл болон бусад хүндтэй зочдод хүрэлцэн ирсэн байна. Эрхэм хүндтэй зочдоо Өмнөгөө аймгийн Түмэн Тэмээний баяр 2026 арга хэмжээнд мэндчлэгээ дэвшүүлнэ хэмээн Өмнөгөө аймгийн засаг дарга Насан Бэнгийн Энх Бата таныг хүндэтгэлийн тайлбар орж байгааг та хүлээн авлаа. Түмэн Тэмээний баяр 2026 өвлийн аялал жуулчлалын ивент арга хэмжээнд хүрэлцэн ирсэн Монгол улсын ерөнхий сайд Гомжовын Зандан шатар, улсын их хурл, засгийн газрын гишүүд, элчин сайдууд, гадаад дотоодын зочид гүйчид, тэмээчид, өв тээгчид, урлаач, иргэд олон түмэн та бүхэндээ өвлийн сүүлийн сарын шиний 21-ний бэлэгт сайн өдрийн мэндийг өргөн дэвшүүлж мэдчилье. 1997 оноос эхлэлтэй Түмэн Тэмээний баяр жилээс жилд өргөжж тэмээчид гадаад дотоодын олон жуулчдын хүсэн хүлээдэг, зорин ирдэг өвлийн аялал жуулчлалын томоохон ивент арга хэмжээ болж өргөжж байна. Тэмээгээ өсгөх чиглэлээр тэмээ хамгаалах сан, ботгоны мөнгөн урамшуулал, генсийн дээд амжилт тогтоох 1108 тэмээний уралдаан зэрэг бодлогын арга хэмжээнүүдийг авч Тэмээ сүргэн өсгөж үржүүлэхдээ анхаарч ажилласан Өмнөгөө аймгийнхан малчид ард иргэдтэй талархал илэрхийлье. 2025 онд Өмнөгөө овчууд хамгийн олон тэмээ буюу 155,900 тэмээ тоолуулж улсдаа тэргүүлэхийн зэрэгцээ тэмээ судлалын төв байгуулж улсдаа анхдагч болж амжилт дүүрэн тэмээний баяраа ухтаж байна. Өргөн удам газар нутгийн хаан эзэн болж дэлхийд ховордсон тэмээ сүргэн өсгөн үржүүлж дахин давтагдшгүй өв соёлоо түгээн дэлгэрүүлж яваа тэмээчид малчидаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. Жил бүрийн 1-р сарын 24-ний өдрийг тэмээний өдөр болгох шийдвэр гаргасан Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрсэх танд говьчууд иргэдийнхаа өмнөөс халуун талархал илэрхийлье.
Түмэн тэмээний баярт хүрэлцэн ирсэн Монгол улсын ерөнхий сайд Зандан шатар танд голчууд тэмээчд малчдынхаа өмнөөс мөн талархал илэрхийлье. Тэмээчд тэмээ сүрэг, тэмээ соёлоороо бахархаж амгших түмэн тэмээний баярын үйл ажиллагаа баяр наадам нээснийг мэдэгдэе. Хүрэлцэн ирсэн та бүхэндээ аймгийн нийт ард иргэдийнхаа өмнөөс сайн сайхныг хүсч сайхан наадахыг хүсэн ёроё. Баяр 2026 арга хэмжээг аль биесээр нээж өгсөн Өмнөг аймгийн засаг дарга Насан буянгийн эг хот танд баярлалаа. Өмнөг аймгийн далзалгад суманд зохион байгуулагдаж буй Түмэн тэмээний баяр 2026 арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хүндэт зочдон мэдлэгээ дэвшүүлж өгөх нөхөмэй Монгол улсын ерөнхий сайд Гомжовын Зандан шатар таныг хүндэтгэн өрж байна. Өмнгийн цэнхэр говийн бүргэн удам нутагта өгөөж ариун говийн өнөр олон түмэн ажилч хөдөлмөрч малчид тэмээчд та бүхэн сайхан үйлчлэгэж байна уу? Сайн байцгаана уу? Нардаг говийн найрцаг зашлымтай ард иргэд түмэн тэмээний баярыг зарим ирсэн гадаад дотоодын жуулчид эрх мөндөд зочид төлөвчдийн энэ өдрийн амар амгалан айлтган мэндчилье. Шинэ зуун шинэ 2026 оны өвлийн адаг сарын энэ өдөр 27 дахь удаагийн түмэн тэмээний баяр алан задгын уужим сарвал хөндөд одон цүргийн загдаг дэвшлэгч анжоонд ортын дууны шуурхай хадуулан эхэлж байна. Энэ жилийн түмэн тэмээний баяр онцлог зүйл олонтой бахан дурдах амжилт бүтээл дүүрэн эхэлж байгаад баяртай бас бэлгшээж байна. Юуны өмнө Эрдэнэт тэмээ сүрэг маань энэ тэнүүн говьд маань өсөн үржиж олширч байгаа нь хүн бүрийн магнааг тэнэлгсэн сайхан баяр мэдээ юм аа. Энэ сайхан баяр мэдээгээр энэ түмэн тэмээний баярт тэмээчдтэй баяр хүргэж байгаад туйлын баяртай байна. 2025 оны жилийн эцсийн мал тооллогоор Монгол улсын хэмжээнд тэмээ сүргийн тоо маань өсөж хагас сая буюу 501.3 мянган болсон малчид тэмээчдийн маань ууггүй хөдөлмөр хичээл зүтгэлийн үр дүн юм аа. Энэ тоо одоо 20 жилийн өмнө 254 мянга байсан. Одоо 2 дахин тэмээ сүрг өссөн маань одоо энэ малчдын маань хичээл зүтгэлийн үр дүн бас энэ түмэн тэмээний баяртайч салшгүй холбоотой гэж хэлж болох юм. Говь нутгийн малчин хөдөлмөрч зон олон элсэн говийн хөлөг хэмээх алдаршсан тэмээ сүргээ өсгөн үржүүлж үүдэр ухсааг нь сайжруулах ашиг чимээг нэмэгдүүлэх талаар ихийг хийж бүтээж байгааг онцлон тэмдэглэхдээ таатай байна. Ингэний сүүн ааруул буцалгаа хоормог тэргүүтэн эрүүл мэндийг тэтгэгч эдээ ундаан дээд зэргийн чанартай хүнсгэгдэж өндөр эрэлттэй болж байна. Дэлхийн зах зээл дээр экспортод гарах брэнд бүтээгдэхүүн болно гэдэгт бид итгэлтэй байгаа. Тэмээний ноосон бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд гарахад ойрхон байна. Монгол улсын засгийн газар 200 сая хүнтэй 2 тэрлион долларын зах зээлд Евразийн зах зээлд татвар тарифын болон бусад хориг саадгүйгээр малын гаралтай түүхийд бүтээгдэхүүнээ экспортлохоор болсон. 367 нэр төрлийн бүтээгдэхүүн дотор бол манай тэмээний ноосон бүтээгдэхүүн, тэмээний хоормог, ингэний ааруул энэ сайхан бүтээгдэхүүнүүд манай экспортлох болсныг дуулахад таатай байна. Энэ бол дэлхийд Монгол тэмээний бүтээгдэхүүн гарах энэ шинэ эхлэл юм. Тэмээний
соёлыг өвдөн уламжлах, хадгалан хамгаалах, сурчлах талаар засгийн газар болон орон нутгийн засаг захиргаа орон нутгийн байгууллагууд, төрийн бус байгууллага, иргэдийн хамтын ажиллагаа, санал санаачлах сүүлийн жилүүдэд эрс идэвхжиж байгааг дурдах ёстой. Үүний илэрлэл нь өнөөдөр эхэлж байгаа Тэмээний баяр юм а. Түүнчлэн Дундгой аймгийн Мандалгой хотод Тэмээн дээрээс наран орхон өвлийн их наадам Тэмээчдийн улсын 5 дугаар зөвлөгөөн 1-р сарын 24-өөс 25-ны өдрүүдэд болж Тэмээний соёлыг хамгаалах, хадгалах үйл ажиллагаа дэлхийд ховорцсон Монгол Тэмээний үнд цэнийг өсгөхийг олон сэдвээр илтгэл хэлцүүлсэн бол Засагт хаан 2026 Тэмээчдийн зөвлөгөөн Бага наадам Говьалтай аймгийн Төвөрг суманд 1-р сарын 31-ээс 2-р сарын 2-ны өдрүүдэд боллоо. Мөн сарын 30-нд Дорногой аймагт Тэмээний баяр болохоор бас тавлагдаад байна. Монгол зочлох жилүүдийн хүрээнд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгдсэн бодлогыг засгийн газраас хэрэгжүүлж байгаа. 1997 оноос эхлэлтэй Түмэн Тэмээний баяр Монголын аялал жуулчлалын төдийгүй бас Монголын үндэсний өв соёлыг харуулдаг нэгэн брэнд болж чадсныг өмнгийн говийн цэнхэр тэнгэр дор бахархан тэмдэглэхийг хүсэж байна. Түмэн Тэмээний баярыг зорин ирэх гадаад жуулчдын тоо жилээс жил нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Дэлхийд ховордож байгаа 2 бүх Тэмээний 4/1 нь буюу 25% нь Монгол улсад, Монголын говьд бий 2 бүх Тэмээний тоогоороо дэлхийд Монгол улс 1-р байранд эзэлдэг. Тэмээ бүхий 5 аймагаас хамгийн олон Тэмээтэй нь Өмнө Говь аймаг, өмнгийн цэнхэр говьд манай улсын Тэмээн сүргийн 3/1 бичиж байгаа. Галбын говийн улаан, ханын хүзийн хүрэн Тэмээд зогдор сэгсрэн жанжуулах энэ аймагаас, энэ нутгаас хамгийн олон Тэмээтэй Хөдөлмөрийн Баатар төрөн гарсан бахархалтай. Хурдан Тэмээний улсын алдарт уяат цолыг 2024 онд анх бий болгоход Өмнө Говь аймгийн Баяндалаа сумын Тэмээчин мөнхөд энэ цолыг анх хүртсэн нь Өмнө говьчуудын төдийгүй монголчуудын бахархал юм а. Бидний өвгдөөц гүрний үеэс Тэмээг унлаг ажиллаганд хэрэглэж ашиг чимээг нь хүртэж хурдан Тэмээ уралдуулж ирсэн Тэмээн спорт, Тэмээн соёлын уламжлалтай ард түмэн. Тэмээн дээрээс наран ойрхон гэж монголчууд ярьдаг. Наранд ойрхон явахын өөдөө заяатай Өмнгийн говийн ард түмэндээ хол орын зочид төлөөлөгчдөө Түмэн Тэмээний баярын мэндийг дахин дэвшүүлж Монгол говийн чимэг болсон Тэмээн сүрэг түн бумаар өсөн үржиж өвгдөөцөөс уламжлан ирсэн хосгүй нандин үнэхүү өв соёл дэлхийд даяар түгэн дэлгэрэх болтугай. Мөн хөх тэнгэрийн хүчиндор Монгол улс маань мандан бодрох болтугай. Тэнүүн сайхан говь нутагт маань хүрэлцэн ирж Түмэн Тэмээний баярыг 2026 арга хэмжээндээр морилон саатсан хүндэт зочдон халуун сайхан баярын мэндчилгээ дэвшүүлсэн Монгол улсын ерөнхий сайд Гомжовын Заннын шадар танд баярлалаа. Эрхэм үндэтэй зочдоо одоо та бүгдийн хэн өмнө улсын хурлын гишүүн эдийн засгийн байнгын хорооны дарга Монголын Тэмээн соёл холбооны тэргүүн Эренчин бэмбийн сэдвэрч таныг үндэтгэлийн тайснаа урьж байгааг хүлээн авлаа. Эрхэм үндэт Монгол улсын ерөнхий сайдаа, эрхэм үндэт улсын их хурл засгийн газрын гишүүдээ, эрхэм үндэт манай Өмнө Говь аймгийг зорин ирсэн олон улсын байгууллагууд, дипломат төлөөлөгчийн газрын элчин сайдууд, хөрс сэргэлдээ аймагуудын дарга удирдлагуудаа та бүхэндээ өвлийн адан сарын сайхан Тэмээний баярын өдрийн халуун мэндийг өргөн дэвшүүлье.
Өнөөдөр манай Өмнөгов аймагт болдог хамгийн том өвлийн баяр наадам ийхүү нээлттэй хийж байна. Энэхүү баяр наадам маань сая Монгол Улсын ерөнхий сайдын хэлсэнчлэн Тэмээ зүрэг маань сүүлийн 20 гаруй жил 2 дахин өсөж 500 гаруй мянган толгой төрж Тэмээний ашиг шим нэмэгдэж Тэмээний сүү ноос Тэмээний одоо бүтээгдэхүүнүүдийн үн Монголын болоод дэлхийн зах зээл дээр нэмэгдсэн ийм сайхан өдрүүдэд энэ наадам маань болж байна. Саяхан хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөлсөх Тэмээчдийн баяр наадамд анх удаа өөрийн биеэр оролцож 1-р сарын 24-ний өдрийг Монгол Тэмээний өдөр болгож зарласан нь Монголын тэмээчдийн түүхэнд Монголын тэмээ өвхий одоо ард түмний түүхэнд бол төрөөс анхаарж байгаа хамгийн том анхаарлын нэг тод илрэл юм аа. Ингээд улсын их хурлаар энэхүү өдрийг хуульчлан баталж Монгол тэмээний өдөртэй болж дэлхий дээр 2 бүхтэй тэмээг Монгол тэмээ гэж нэрлэдэг. Тэгээд ингээд монголчууд маань энэ Монгол тэмээний өдөртэй болж цаашдаа жил бүр тэмээ өвхий аймагуудаараа ингэж ээлжлэн дараалан тэмдэглэж явахаар болж байгаа нь түүхэн ач холбогдолтой шийдвэрүүд байлаа. Ингээд Монгол Улсын ерөнхийлөгч хөрөлсөх Монгол Улсын ерөнхий сайд Зандан Шатаргай та бүхэнд Монгол Улсын их хурл засгийн газрын гишүүдэд өмнгийн цэнхэр говийнхоо нийт тэмээчдийнхээ өмнөөс тэмээчдийн гэр бүл ард түмнийхээ өмнөөс та бүхэндээ халуун талархлаа илэрхийлье. Ингээд өнөөдөр Өмнөгов аймгийн нутгийн зөвлөл, Өмнөгов аймгийн 15 сумын удирдлагууд, 15 сумын ард иргэд тамгын газар бүгдээрээ ингээд гэрээ бариад гадаад дотоодын жуулчдаа хүлээж авч байгаад сайхан байна. Ингээд энэ хүү баярт оролцож байгаа нийт өргөн монголчуудаа өвлийн их баяр наадамдаа сайхан баярлахыг хүсэн өрөөё. Баярлалаа. Эрхэм үндэтэй зочдоо Улсын хурлын гишүүн эдийн засгийн байнгын хорооны дарга Монголын тэмээн соёл холбооны тэргүүн Эренчин бэмгийн сэтэрчд талархал илгэснээр баярлалаа. Утаад ордогд бүртэлцөөгүй өрхөн хонгор миний тал ухааныг минь тэлэн өсгсөн уйхан замбуу твийн талнуудаг Монголын талнуудаг билээ. Ингээд та бүгдийн хэн өмнө Монгол Улсын тэргүүн зэргийн ерөөлч Монгол Улсын соёлын тэргүүн ажилтан мөнгө жаргалыг хүнддэглийн дайснаа өрж байгааг хүлээн авлаа. Тэв дэлхийдээ алдартай тэргүү Монгол орныхон тэннүүн шаргал говийнхэн хотол Монголдон алдаршиж ирсэн хоёр бүхтэй Зандан тэмээгийн 27 дугаар наадмыган эхлүүлэхээр далай баян үйлстэй далдан задга тотойхон даамайсайхан өрсөнд даяар олон түмнэрэн өргөн дэлгэр цэнгэлтэй эхэлж байгаа билээ. Өмнгийн говийн үцгэлэн боллосон өндөр сайхан биетэй өтгөн сайхан сургуудыг өвлийн сайхан наадамдээ түшин түшигтэй Монгол орныхоо ерөнхий сайд нь болоод бусад 7 сайдууд нь буян цэргийн эцэд уун цэргийн эцэд болсон түмэн олон ардууд нь тэв дэлхийн өнцгүүрээс аялал жуулчлалынхаа нөхрүүд нь аппарат үйтэйхэн гялалзуулаад алдарт олон тэмээчд арга барил туршилгаараа аялж очиж ирсээр уудам говийн химэг болсон улаан хүрэн тэмээгийн уяд цойгоод ирсэн удаан жилийн туршлагатай 6 жилийнхээ түүхтэй алдарт олон тэмээчингүүдийг архочиг нь залгамжиж яваа эрхэм болон тэмээчд нь энэ туран чуулсаар л энгүй сайхан баяр сэнгэл эхэлж байгаа билээ. Шилдэг сайхан атомноо шилбэн тайлагнаас эксүүлээ шинээр уралдаж байгаа торнууд нь тавилан зурхайдаар очиж ташуур хөдөлгөх тэрхэн мөчд дээр чинь татсан бурууntыг нь хөврүүлэнхэн хурдалласнараа хэрвэн тавгын гялдалтаа шидсэн чулуун эргэлсээр шидэж байгаа чулуунуудын ширхэг очулдан өсөрсээр омглон хурдан хөлгүүчин туулах замынхаа дунд нь ороод ирэхтэн тухтай
тусгай машинаа дагуута тусгай хурдаараа гэрэл зүсээ тойрсон улсын дундуур нь уухай хадуулан урж ирэхэд нь уйхан сэтгэлтэй зарим нэгдүүдийн хацартаар уярлын ялмас бомболцож байхад уяац хийсэн хаян баярлаад халуун өвөрнөөс хатдаг гаргаж байна хацар хамар дээгүүр нь магнайтж уйж байгаа халахын сайхан ёс өргөн дэдгээр эхэлж байгаа билээ. Зээ гарыг гэрхтэй алдартай галбын говийн улаан хатан дэлхийдээ алдартай ханы хэцийн хүррэнгээд л хамаг түмэн улсынхан алдар хүндийн үлээж ирсэн агуу хурдан тэмээнүүдийг хурд үгийн үзэж аймаг аймагаас ирсэн уяач олон нөхдүүд баяр цэнгэлээр дүүрэн байгаа юм байна. Зэлдүү толгон бичээтэй жилээ гэсэн зэр хулцантай нийлээ зэлэг тогшин болоогүй. Жилэнжөө төлөвлөлдөг гэсэн зэлүү яар хоосон зогсож байдаггүй. Ариун цагаан эдэн ангаах ухаандаа хэрэглэгдсэн ариун сайхан ноос нь надаар өвлийг уйруулж байдаг. Энгүү сайхан тэмээ сүргэн уйж хойгоод ирсэн эрхэн сайхан баяр цэнгэл болж байгаа билээ. Эрхэн мен сайхан ёслол дээр чинь ээл дараатай болж байгаа тэмнүүдийн тэмцээнүүдийг эвлүү заримаас нь хэлгэх юм бол сүвтэй сайхан буурнуудаа шүв чимтэй гиннүүдээ сүрлэг сайхан атануудаа шилдэг тодруулж ирээ сүй тавьсан залуу хосууд сөрөгчин малчин төмнүүдээс сайхан хоцын шалгаруулаад сүүхэтээ самбаатай нэгнүүд нь буйхаа тэмцээндээ ороод бугуйдээс томчж өгч урантаг нохолтон зовж байх шиг бусад бүхэл тэмцээн дээр амжилт гаргасаар л байгаа юм байна. Зүүн андамжиж ирсэн зузаан түүхийн арвин намтартай заяа төвчин Монгол орныхоо зах хязгаар нутаг дээр нь зандан хүрэн тэмээг өсгөж үржүүлэн боожуулж ирсэн засаг төрөн тунгааж үзээд аялчгүй шаардлагатай юмаа гэж л 1 сарын 24-ний өдөр нийт олон тэмээгчдийн баяр болгож нэгэр сайхан тэмдэглэж байя гэсэн аливан тугхыг гаргаж ирлээ ардмнэрэн батуулж ирлээ ахиасаачнууд ажил болгон хэрэгжүүлсээр байна. Уудам говийн тэмээ сураг улам молдон болох болтойгоо уяач олон түмний алдартангууд дээшэн цогцолж улс орон Монгол нь хөгжин цэцгэж явахын өлзий вэлдэгтэй төвчийн өрөөдийг өргөн бар дэвшүүлэн айтгая. Монгол улсын тэргүүн зэргийн өрөөлч Монгол улсын соёлын тэргүүн ажилтан мөнгө жаргал. Цэргэржийн шүлгээ чулуундаржийн аялгоо тэмээн сүргийн магтаал алтан өв хамтлага Өмнөг аймгийн хөгжимт жүжигийн театрын уран бүтээлчид
Монгол улсын соёлын гавьяа зүтгэлтэн гүр базрын шүлэг Монгол улсын урлагийн гавьяа зүтгэлтэн балгаж буй хөгжим домгийн говь Өмнөгөө аймгийн хөгжим жүжигчдийн театрын дуучин Монгол улсын соёлын тэргүүн ажилтан Өнөөлд цогт баяр алтан зул
Эрхэм хүндэт зождоо. Эрхэм хүндэт наадамжда. Түмэн тэмээний баяр 2026 нээлтийн ажиллагааны тэмээн жагсаалын баярын парад орж ирэхэд бэлэн болж байна. Мордож буй улаан дэлтэй өвгөн Монголын их амармаглан морины хөлөөс чөдөр үүдэж шөнийн талдгууных Монголын их амармаглан модон тэрэгний хөгд угүй шинэ үсний солонг гисгэх Монголын их амармаглан молор саран Монголын их амармаглан алтай хангайн уулс Монголын их амармаглан 15-ны саран Монголын их амармаглан хөх аргалын дөлөө Монголын их амармаглан хөсөг нүүдэл Монголын их амармаглан Тэмээдийн анхаанд хөг нэмж тэмээн жингийн зува аялгуу нэмэхээр баяр наадмын талбайд хүндэтгэл дүүрэн орж ирлээ. Тэмээ таван хөшөөмөдийн нэг тэмээ таван амьд эрдний нэг тэмээ таван чивийн улсаас манай улсад олон би тэмээ гадаханга хав гурван нутагт минь дүүрэн бэлчж байх болтугай арслан цаантай цуг бичиж сая жилийн дэртэд байж байсан айд хүн хоёр тайжсэд 5,000 жилийн дэсэн Дайчинбадрэр сэри төрүүлсийг төвшгтөж хатан мандухайн ивгэлээр хан суудад задарсан хан орчидэнд цуутай дайн хааны нутгаа. За энэхүү Өмнөгов аймгийн Наадам залгал хотод гомбогож байгаа Түмэн тэмээний баяр наадам зориулсан баярын бараа жагсаал маань сая орж ирсэн. За одоо тэмээчид манад орж ирнэ. Баяр засгийн очирдоо өөрийн цалмонго хатан сатараа манантай зэхэр талын тэртэй манай гоор засгийн очироо манай гоор засгийн очирдоо мачны өргөө цаатан мөргөрөө
대 다잉하니 노트가 얼지고 있는 일기를 승왕고등이 제대로 들으미노 동질땡의 그시를 어른 호랭아 일호그리노 허를라스탕 더는 대는 허일맹근이 나른 너덕 다치는 놈의 시민이 몽골 백승 소들으시가 얼들을 투크미노제 옥승하르 같은 옷사고 터다 오르틴 돈 다담 무회는 호랭이 식시그맨이 몽골로 호랭승가르시가 아칭이 노타가 술땡이 되든 수랭이 몽골 승어 서인번이 내 승에 엘띵 후후 몽골로민 오제 Эльхим хонд зожидоо, эльхимсийг зожид төлөөд өгчдөө. Түмэн тэмээний баяр 2026 арга хэмжээний нэгдлийн үед ажид энэ хүрээд өндөрлөж байна. Эрхэм хүндэтэй зочдоо эрхэм хүндэтэй наадамжда өмнөх аймгийн наадамжид болно түмэн тэмээний баяр 2026 наадмын төлөв түүтал байдын нээсэн тэмээний энэ хүнэлтэн ажиллагаа ахмысоор өндөрлөж байна. Одоо энэ түүтал байдын тэмээний сайхан хос өмсөн зүс нэрэн гойсон өнгө зүс сэрэн гойсон сайхан тэмээгийн хосыг шалруулах тэмээн соёлын хөө аюулшгаа үргэлжлэн явагдах бэлэн боллоо.